Гендерийн эргэтгэж байдлыг хангах тухай хуулийн 11-р зүйлээр хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дах гендерийн эргэтгэж байдлын баталгааг хангахаар зорьсон. Тус хуулийн үр дагаврын үнэлгээгээр дундаас доогуур түвшинд хэрэгжиж байгааг илрүүлээд байна. Хөдөлмөр эрхлэлт хөдөлмөрийн харилцаанд дах гендерийн эргэтгэж байдлыг хангах баталгаа болох 9 зүйлийн 8 зүйлийн хэрэгжилтийн үр дагавар хангалтгүй. Зөвхөн нэг зүйлийн хэрэгжилтийн байдал дахин дэвшил гарсан болох нь илрээд байна. Ийм бүхий л талууд цаашид зорилттой түвшинд хүрэхийн тулд ихээхэн хүчин чармаалт гаргах зайлшгүй шаардлагатай болох нь харагдаж байна. Ажиллах хүчний оролцооны эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн түвшний хувьд ялгаатай байсаар ирсэн. Гэвч Монгол улсын хувьд бол 1995 оны байдалтай харьцуулахад 2019 оны хувьд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 12%-аар буураад байна. Азийн хөгжлийн банкны судлаачдын үзснээр эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 63% хүргэх бололцоотой гэж үзсэн. Энэ түвшин бол 2005 болон 2006 онуудад байсан түвшин. Хэрвээ энэ түвшинд хүргэж чадах юм бол нэг хүнд ногдох жилийн өсөлтийн хувь 0.5%-аар 30 жилийн хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 16%-аар өсөх бололцоотой байна. Яагаад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин буурсан бэ гэж үзвэл үнэхээр төрөлтийн түвшинний өсөлттэй холбон тайлбарлаж болно. Төрөлтийн түвшний өсөлт бол их хүүхдэд чиглэсэн халамжийн бодлого түүний хөтөлбөрүүдтэй холбоотой. Гэвч хүүхд тасрах байгууллагын хүртээмж сул мөн гендерийн ялгуурлан гадуурхалтын үр дагавар гэж үзэж болно. Олон эмэгтэйчүүд хүүхдэд төрүүлснийхээ дараагаар бүтцийн өөрчлөлт гарсан гэдэг шалтгаанаар ажилдаа буцаж орж чадахгүй байна. Мөн хугацаанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ажилдаа эргэж орж чадахгүй байна. Төрж болохгүй, дахин чөлөө авч болохгүй, жирэмсэлж болохгүй гэдэг шаардлагын дунд бас амьдарч байна. Иймээс эдгээр өөрчлөлтүүдийг анхаарахад дорвитой анхаарах шаардлагатай юм а. Гендерийн үндэсний хорооны 2020 оны мэдээгээр эмэгтэйчүүдийн дундас цалин, эрэгтэйчүүдийн дундас цалингийн 82%-тай тэнцүү байна. Өөрөөр хэлбэл 18%-аар бага цалин хөлс авч байна. Ийм гендерийн зөрөөг арилгах боломж бас бий. Аж ахуйн нэгж байгууллагууд тодорхой аргачлалын тусламжтайгаар ажлын байрнуудын үн цэнийг тогтоогоод ажлын байранд дах цалин өсний шудраг тогтолцоог бүрдүүлэх чиглэлд дорвитой анхаарч чадах юм бол үүнийг өөрчилж чадах юм. Гэвч бодит байдал практик дах хэрэгжилтийн хувьд гендерийн эргэтгэж байдлыг хангах тухай хууль нь хэдийгээр энэ зүйлд анхаарсан хэдий ч яг аж ахуйн нэгж байгууллагуудынхаа хувьд бол дорвитой анхаарч чадахгүй хэвээр байгааг олон судалгаанууд нотолдгоо. Ажил олгогчид ажлын байрны бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэх тэгэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ талаарх нээлттэй мэдээллээ танилцуулах талаар дорвитой ажиллаж чадахгүй байгаа нь харагдаж байна. Тухайлбал хүний эрхийн үндэсний комисс болон төрийн албаны зөвлөлөөс хийсэн 2020 онд хийсэн төрийн захиргааны байгууллагын эмэгтэй ажилтнуудын дунд явуулсан судалгаанаас авч үзэхэд 4 эмэгтэй дутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтын аль нэгэн төрөлд өртөж байна. Мөн түүнчлэн байгууллагуудын хувьд өөрсдийн дотоодын эрх зүйн агцуудаа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх болон хамгаалах тогтолцоог бүрдүүлэх чиглэсэн зохицуултыг тусгах байдал сул. Мөн энэ чиглэлд хийх ажилтнуудад зориулсан сургалтын шинжтэй арга хэмжээнүүдийг зохион байгуулах байдал туйлын доогуур түвшинд хэрэгжиж байгаа нь харагдаж байна. Гэхдээ ажилтнуудын байгууллагын бусад ажилтнууд болон харилцагч үйлчлүүлэгчдийн эсрэг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэхгүй байх, гендерийн ялгуурлан гадуурхалт болон бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон бусад хэм хэмжээг сахин биелүүлэх үүргийн тухай мэдлэг ойлголт нь сайн байгааг бас илрүүлээд байгаа. Иймээс хүрсэн түвшнийгөө ахиулан цааш нь хэрэгжилтийг ахиулах шаардлага бас бидний өмнө гарч ирж байна. За иймд эдийн засаг, бизнес, нийгмийн харилцаанд гарч байгаа өнөөгийн өөрчлөлтүүдэд уялдуулан хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулгад гендерийн эргэтгэж байдлыг хангах тухай хуулийн үзэл баримтлал болон зарчмуудыг нийцүүлэн өөрчлөх олон тооны зохицуултуудыг бий болгох зайлшгүй шаардлага бий болоод байна. За мөн гендерийн асуудалд хамаарах хүүсээр ангилсан мэдээллийн тогтолцоог сайжруулах, тодруулбал тэр дундаа иргэний хэргийн шүүгд гаргасан хөдөлмөрийн маргааны талаарх статистик мэдээлэл түүнийг хүүсээр ангилан болон маргааны агуулгаар нь ангилж дүн шинжилгээ болон
судалгаа хийх боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Хэрвээ ийм боломжийг бүрдүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн маргаан дахь гендерийн эрэг тэгш байдал хэрхэн зөрчигдөж байгаа талаарх тодорхой дүгнэлтүүдийг хийж энэ чиглэлд тодорхой алхам арга хэмжээг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Байгууллага салбар орон нутгийн гендерийн эрэг тэгш байдлыг хангах бодог хөтөлбөр үйл ажиллагааны тайлагнах механизмыг сайжруулах шаардлагатай байна. Кино шинжилгээний үнэлгээний мэдээллийг тогтолцоог сайжруулах шаардлага үүнд бас хамаатай юм а. Хуулийн тэр дундаа 11-р зүйлийн талаарх олон нийтийн мэдээлэл ойлголтыг сайжруулах чиглэх. За мөн энэ зүйлийн заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх талуудын мэдлэг ойлголтуудыг сайжруулах ажил мөн талуудын идэвхтэй оролцоотойгоор олон талд үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бол хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.